За анзар тааханд бид сая бичлэг хүргэлээ. Бид амьтны гаралтай ажлын тухай ярих байсан боловч за зочин маань бүгдээ шалтгааны холбоос ирсэнгүй. За харин одоо түрүүний дээр бичлэг тогтолтойг хүргэлээ. За ер нь харшилтай холбоотой мэдээлэл бидэнд юм их байх тусмаа зүгээр гэж одоо тогтолт гаргасан. За би яагаад хариулын тав гартаа барьсан байгаа вэ гэвэл миний хажууд зогсож байгаа залуус яагаад гэдгийг хэлнэ. Яагаад гэвэл цэвэрхэн дөгсөө үзэглээ. Яг зөв. За ажлууд ирсэн зочтой танилцуулъя. Бид 2-7 хоног туршийн нэг даваа гаралт физикийн туршилтыг 10 жилийн сурагчтай хамтран яг тэдний үеийн найзуудад нь зориулж мэдээлэл хүргэдэг байгаа. Студид Эрдэнэ төгс бүрэн дэнд сургуулийн 12 дугаар ангийн сурагчид бол Төвшин Баяр, Даваа сүрэн бэлгүүнээр ирсэн байгаа. За хэдэн туршилт үзүүлэх вэ? Нийтдээ 3 4 гэхэлэр чинь дөрөвдөх нь бол тодорхойгүй юм шүү дээ. Болч магадгүй бүжигс байна. За хамгийн ихний туршилтаа юу гэж нэрлсэн байгаа вэ? Цэглэгээ орны индукц л байгаа. Цэглэгээ орны индукц. За энийг болохоор ампер гэдэг нь 1831 онд нээсэн байгаа. Тэгээд би одоо туршилт үзчихв. За тэгээд. За. Мэдээж бэлгүүн тэ? Бэлгүүн чиний гашт яг юу вэ? Тэгээд яаж үзүүлсэн бэ? Энэ бол батарей байгаа. Энэ батарей нь болохоор 6 вольтын батарей байсан байгаа би. Нэг юунаас гаргаж авсан? Тийм юуны хаа хэрэгжүүлсэн бэлчтэй. Үгүй нөгөө дотор зөв хуруу заяа юм шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ энэ юуных? Энэ нь болохоор нэг машин, уралдааны машин шиг. зүгээр. Хамгийн олон нь гартах материал аязаас ашиглаж байдаг. Мундаг. За тэгээд тооцох үү? Үгүй. Яагаад? Тооцоогүй. За соронз. Энэ ямар үзэгдэл вэ? Гүйтэл орны нэг эргэн тойрны соронзоор бий болж байдаг болохоор соронзоо гэж хэлж байгаа. Соронзоо орныг бий болгож байгаа. Шууд тайлбарлуулсан юм дөө дэлгэрэнгүй. За ямар ч гэсэн чиний гарт байгаа тэр power эндээс бол батарей гарч ирж байгаа юм тийм. Тэгээд юм хасах цэгийн чи сая өөрийнхөө гарт барьсан байгаа. Уцаар орсон юу хадаас байна тийм үү? Хадаас уу. Тэгэхээр нэм хасах цэгийг нь тэр юун дээр хадаасны үзүүр дээр соронзыг бий болгож байгаа гэж ойлгох уу? Тэгвэл дамжуулж ирээд орнд соронзоор үүсдэг гэдэг юм болсон байхгүй тийм. Тэгэхээр нөгөө гүйлээ дамжуулж энэ дамжуулагчид гүйл өнгөд дээрэн тойрондоо соронзоор үүсэж байгаа. Тэгэхээр энэ дамжуулагч маань өөрөө соронзоо шин чанартай болоод энэ төрөнд тэгэхээр юм байна л да. Манай дэлхий чи одоо бидний байгаа нөхцөл байдал чинь соронзоо орнд дунд байдаг гэдэг чинь тийм үү? Тэгэхээр энэ соронзоо орн чи хаанаас үүсдэг гэдэг лээ? Хоёр төлөөс тийм. Хэрвээ энэ соронзоо орн байхгүй болох юм бол бид ямар аюул за одоо ямар байдалтай очиж болох вэ? Нөгөө Wi-Fi, Bluetooth одоо энэ нөгөө сүлжээнэр чинь бүгд байхгүй болно гэсэн үг шүү дээ. Энэ чинь соронзоо орныг ашиглаж бид нар чи одоо миний утас жишээлх юм бол энэ студийн Wi-Fi-тай холбоотой байгаа тийм. Тэгэхээр сайхан майчуудын календараар нэг тэгсэн шүү дээ. Бид нар чи нөгөө лагал байгаараа лагал явна гэдэг байна. Тэр үед чи соронзоо орн байхгүй болно гэж ярьжсэн. Тэгэхээр бидний амьдралд бол маш өргөн хэрэгжилж байгаа зүйл байна шүү дээ. Та бүхэн харин энэ хийсэн туршилтаараа ахуй нөхцөлд юу хийж болохоор тэгээд энэ үүсгэн болж юу энэ одоо жишээ энэ индукц гэдэг байна. Тэгээд Wi-Fi, wireless бүх төхөөрөмж өгöd. Тэгээд янз бүрийн тийм бидний амьдралд өөрөөр хэлж байгаа бүх зүйл янз бүрийн тогийг үүсгэж болох нь тийм. За дараагийн туршилт. Миний их туршилт. Энэ болохоор Майкл Фридман гэдэг эрдэмтэн болохоор үүнээс 10 жилийн дараа яг сэргээн боёо соронзоо орндоос гүйтэл үүсгэж болох гэдэг баталгаж олцсон. Тэгээд эцэст нь тэр чадсан. Одоо юу тааш хийж гүйтэл соронзоо хийх үед ингээ гүйтэл гараад тэр нэг гэрэл диод ясаж байгаа. За. За дахиад тайлбарлая. Энэ хоёул эхлээд энд юу байгаагаа тайлбарлая. Тэгвэл наад нь болохоор зис оромг байгаа. Зис оромг байна. Давхар гэрлийг зис оромгтойгоо холбосон байна тийм. Энэ гэрлийг асаахын тулд бас хоёр утас холбоостой байна. Учир юу вэ? Нэг хасах цэник гэсэн үг. Энэ хоёр анцаа тийм. Яа учирыг холбож байгаа. Юм хасаа. Тэгээд наа чи юу вэ? Соронз.
тэгэхээр энэ соронз дундуур нь холиход энэ лист байх юм шүү дээ. Хөдөлж байгаа юм уу? Хордон. Бас яагаад хүртэн бол Одоо нөгөө талаа эрүүлэхийн тулд гэх юм бол нөгөө бүдэлтэй юм шиг. Хордон энэ ч гой туршилт шүү дээ. Гэхдээ энийг анх туршиж үзэхдээ хүн удаан хийж үзсэн бохтой гэсэн ч асахгүйсэн. Тэгээ яагаад асахгүй юм бэ? Уг нь бол томьёор асах ёстой доо гэснээр хорд хийж үзсэн байна шүү дээ. За энэ хаана ашиглагдах вэ? Бас л чинь хасагдсан учраас. Трансформатор яасан юм? Трансформатор гэх юм. Эсвэл гүйдэл үүсгэж юм гэж. Гой туршлаа. Дараагийн туршил. За энэ болохоор гүйдэл үүсгэж Ой. За энэ сорон гэсэн чинь тийм. Энэ дотор ямар нэгэн энерги үүсгэж батарей материал байхгүй шүү дээ. Зүгээр цэвэр соронзоос тэгэхээр сайн энэ гарч байгаа гэрэл нь шүү дээ. Мөн хасч болно гэсэн үг юм. юм аа мөн хөдөлгөөд их юм байна юм хас. За хөдөлгөөд байх хэрэгтэй шүү. Хөдөлгөх шинээр л мөнгө биш болохоос биш. Зүгээр энэ соронзыг байнгын хөдөлгөөнд оршуулчих юм бол энэ гэрэл байн хасах нь шүү дээ. За тэгвэл бодит амьдрал дээр бид яг энэ туршилтаар юу хийж болох вэ? Одоо яг тэр талбарт яг энэ туршилтыг хийж. Дараагийн туршилт аваа за. Энэ соронз хэрэгтэй юу? Хэрхүү. За одоо түрүү бэлэн ярьсан чинь болохоор нөгөө гүйдэлтэд дамжуулагч соронзоор үүсгдэг, эргэн тойрны соронзоор үүсгдэг гэсэн. Тэгээд энэ ч болохоор ингээд бид нэр чи орон өгөөд ингээд гүйдэл ингээд дамжуулж байгаа. Тэгээд энэ ч болохоор соронг байгаа. Тэгээд саний үзүүлсэн шиг болохоор энэ чи энийг ингээд соронзон болгож байгаа юм байна. Тэгэхээр ийшээ оруулахаар гүйдэлсэн дамжуулагч. Тэгэхээр одоо энийг дарцсаах юм. Энэ чи гүйдэл гана. Үгдэж юм те. Яг босгоод харчихгүй. Хоёр болж юм. Тэгэж үгүй. Тэгвэл энэ жоохон багсаад үзтээ. Автомат болгож юм гэсэн үг үстэй те. Төрөөнийхөө зүгээр гараж гадаалж юм. за соронзны хооронд нөгөө гүйдлээ дамжуулагч аль шиг гэж. Тэр та нар өөрсдөө нөгөө плат гэж ярьдаг лөө. Хатан хийсэн байх те. Энэ л За тийм. өөрсдөө хийдэг болсон шүү дээ. Бүр мөнгөлтэй шүү дээ. За яг түрүүнд явуулсан тог ирж байгаа нь мэдгдсэн сая буцаад жоохон модчих шиг байна. За индуксэн хэлээд байна. Тэг индуксэн хэлээд байгаа. Гэтэ түүнээс өмнө бас нэг сонирхолтой юм үзүүлээ. За энэ болохоор одоо тэгэхээр яг энэтэй адилхан. Гэтэ арай нэг гэрэл асааж үзүүлнэ гэсэн үг. Одоо бид энд одоо нэг гүйл одоо энэ гүйлэд дамжуулагч маань энэ одоо соронзорон болж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээ бас нөлөөлөөд одоо энд байгаа диодыг бас асааж болно гэсэн. Хөрөхгүйгээр энэ wireless тохиромж маань гол соронзон үүсгэж байгаа том байх тусмаа өшөө хүрээллээрээ том гэлтүүд хасан гэсэн үг. Энэ нөгөө их хараацтай бүр илүү хүчтэй. Энэ авахчин ч гэсэн том байх хэрэгтэй. Дахиад би сонсоод их орооцтой гэсэн үг. Энэ үү? Орох хэлж байгаа бо тэ. Илүү орооц их байх тусмаа илүү хүчтэй л гэсэн. За наачаа юу сонирхолтой биш тас. Жинхэнэ wireless биш. За тэгээд юу юм болов? Манай индуксэн плэт тэнцүү тийм. Та нар энэ плэт хийсэн юм уу? За энэ яах вэ? Тэгэхээр за индуксэн плэт маань бас яг энэтэй адилхан биш ажилладаг. Тэгээд одоо энэ доор нь одоо яг энэ шиг юм гүйлтэд хэмжүүлэгч байгаа. Тэгээд энэ тогооны доор нь бас хүлээж авах юмтай. Тэгээд энэ тоогоо зөвхөн халдаг. Энэ долоороос олохгүй эхлээд өөр халахгүйгээр энтэй тоогоо зөвхөн халдаг. яг энэ хэлбэх чинь нь шүү дээ. Наа чи тэгвэл асар их аюул багтай хэл авах юм шүү тийм үү? За одоо ингээд үзэх юм бол тухайн юм бас халах хэрэгтэй. Мухтажид дутуу. Хагас нэг сүлжээ. Үгүй энэ юу вэ? Артлын зурган дээр байгаа. Энэ яг нэг хүлээ авч байгаа саунд байхгүй бол ямар ч зүйл ажиллахгүй байх гэх тийм.
Эндээс Харж эхэлж байна. хааж эхэлж байна. Тэгэхдээ одоо энд хүрээд үзэх юм бол плетик нь бол өөр халахгүй гэдэг татаа мэдээ. Оо тийм бэ. Энэ усан цог халж байгаа. Тийм бэ. За дотраач Яагаад үлдээд. За бүх туршилтууд амжилттай болоод дахиад туршилт байгаа юм биш үү? энэ болохоор шүдний нэг автомат систем. Энэ цэнгэлэгтэй бас яг саяны индукцийг цэглэн зорны индукцийг ашиглаж тийм гурхуугаар бас цэнгэлж болдог байгаа. Ямар нэг Энэ хөл авч байгаа. Тийм байна. Одоо ямар нэгэн төмрийн оролт байхгүй өрнөөсөө зэс оролт байхгүй өрнөөсөө ажиллах нь шүү дээ. Тиймээс ч бид нар ингээ утас ингээ суулгахтаа заавалчгүй хоёр төмөр хоорондоо нийлж ээж тэр чинь тов дамжуулаад байгаа. Одоо хамгийн сүүлд нэг юу гэсэн шүү дээ технологи. Samsung-ийн утаснууд дээр тэрсэн утасгүй байсан гэж байгаа. Тэр бас яг ижлэх технологи байна. Яг үндсэн суурь нь бол аль 1831 онд ээжсэн гэрнээ тэгээд дүнгийн саяхал тийм яг утсан дээр тэгж хийж болох юм гэдэг хүмүүс саяхал тэгж хийж байгаа юм байна. За заахаас маш баярлалаа. Харин та бүгдээ амжилт хүсье. Дараагийн удаа бас өшөө гоё туршилтуудтай ирэх болцоо тэхөө. За баярлалаа. За студид маань Эрдэмтэн төгс бүрэн сургуулийн 12 дугаар ангиас орогч Төвшинбаяр Даасрын бэлгүүнээр физикийн туршилтыг та бүхэнд хүргэлээ. За харин нэвтрүүлэг маань физик хугацаанд завсарлаа томдох үргэлжлэх болоо.